Би хожим энэ дэлхийд дахин ирнэ. Та нар өвөнд цаг ямагт бэлэн байх хэрэгтэй. Эзнээ хурим найранд очсны дараа зарцнаар нь гэрлээ унтрааж унталгүй буцаж ирэхийг нь хүлээж хаалга тайж өгөхөд бэлэн байдаг. Тэгвэл эзэн гэртээ орж ирээд дээлэн тайж итгэлтэй зарцнараа хамт хооллохыг өргөв. Иймээс эзнээ үүр шөнөөрч ирсэн бэлэн хүлээж байсан зарцнаар баяр хөөртэй болно. Хэрв та нар намайг ингэж хүлээж чадвал хамгийн сайн сайхан бүхнийг надаас авна. Гэрийн эзэн хулгайчин ирэх цагийг мэдсэн бол сэрүүн байж түүнийг оруулахгүй нь мэдээж. Та нарыг огт санаандгүй байтал чинь би ирнэ. Тийм учраас цаг ямагт бэлэн байх хэрэгтэй хэмээн Есүс ярьжээ. Петр Есүст хандан "Их эзэн минь ээ, та бидний төлөө энэ сургаалт бүлгэрийг ярив уу? Өөр хүний төлөө ярив уу?" гэж асуулаа. Нэг эзэн нэгэн ухаалаг найдвартай зарцаа бусад зарц нарын ахлагчаар томилж тэдэнд цагт нь хоолыг нөггээд гэрээсээ гарчээ. Буцаж ирэхэд нь зарц үүргээ сайн биелүүлсэн байвал эзэн түүнийг гэрийн даамлаар томилж эрэх дураар нь байлгах болно. Та нар ямагт тэр сайн зарц шиг ухаалаг найдвартай байх хэрэгтэй. Харин зарц нь эзэн мөд ирэхгүйгээд бусад зарц нарыг ташуурдан үхэр шиг ууж гахай шиг идэж согтуурч байтал гинт эзэн ирвэл түүнийг шийтгээд огт найдваргүй хүмүүсийн байдаг газар буюу мөнхийн зовлонд явуулна. Эзний зааврыг мэдсэн хэрнээ зориуд биелүүлээгүй зарц шийтгүүлэхдээ их ташуурдуулах болно. Эзнийхээ зааврыг мэдээгүй учраас буруутаж шийтгүүлсэн зарц бага ташуурдуулна. ертөнцийн эзнээс хүн хичнээн их эрх авсан бол төчнөн их юм бүтээх хэрэгтэй. ертөнцийн эзэн тийм хүмүүсээс үнэхээр их авлагтай болно. Би энэ дэлхийг гал мэт ноцоохын тулд ирсэн билээ. Тийм учраас дэлхий ноцож эхэлсэн бол сайнсан. Харин хүмүүс усаар угаах баталгаа хүлээн авсны адил би эхлээд зовлон зүдгүүрийг хүлээн авах болно. Тэгээд ажлаа дуусан дуустал би тэр зовлонг эдлэнэ. Энэ дэлхийд энх тавныг бий болгохоор Есүс ирсэн гэж та нар бодож байна уу? Үгүй ээ. Хүмүүсийн холбоог хөндөрүүлэхийн тулд би энд ирсэн. Үүнээс хойш надаас болж 5 хүнтэй айлгэрийн 2 нь 3-ийнхаа эсрэг тэмцэлдэх болно. Эцэг нь хүүгийнхээ эсрэг, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо эсрэг, охин нь эхийнхээ эсрэг, хадам нь бэрийнхээ эсрэг, бэр нь хадам эхийнхээ эсрэг тэмцэлдэх болно. Гэж Есүс дагалдагчдаа ярьжээ. Есүс цугласан олонд хандан "Та нар үүл гарахыг хараад бороо орох нэ гэхэд удалгүй бороо ордог. Ширүүн салхи урдаас салхилахад их халуун болох нэ гэж ярилцахад чинь үнэхээр халуун болдог. Та нар 2 нүртээ итгээд үт. Цаг агаарын үзэгдлийг ойлгож чаддаг байтлаа орчин цагийнхаа гайхамшигт үзэгдлийг ойлгож чаддаггүй чинь хамгийн муу хэрэгтэй. Та нар өөрсдийн нөхцөл байдлыг сайн ойлгож ав. Жишээлбэл та нар өрн дунаад зээл өгсөн хүн чинь заргалдаж шүүхэд өгвөл шоронд орохгүй тулд шүүхэд очихоос өмнө эхлээд зээл өгсөн хүнтэйгэн уулзаж хэргийг хуваараа шийдэхийг хичээх биз. Тэгвэл бүхөрийг төлж дуустлаа шоронгоос гарахгүй болно. Үүний нэгэн адилаар ярвалсын шийтгэлээс чөлөөлөгдөхийн тулд эхлээд ертөнцийн эзний уучлалыг олж авах нь энэ амьдралд чинь эрхэм чухал болохыг ойлгож байна уу гэж хэллээ.